Сайн байцгаана оюутнуудаа. За хүрээлэн буй орчны судалгаанд занаас таны судалбаа газар зүйн мэдээллийн системийн хэрэглээ хичээлийн лабораторийн 4 дахь хичээл ороход бэлэн боллоо. За өмнөх удаагийн лабораториороо бүгдээрээ ArcGIS програмаа өөрсдийнхөө компьютерт суулгаж сурсан байгаа. За тэгвэл энэ удаагийн лабораториос эхлээд бүгдээрээ програм дээр ажиллаж эхэлнэ. За өнөөдрийн лабораторийн хичээлийн сэдэв бол топо зургийн байр 4 цэгээр байр зүйн холболт хийх буюу топо зургийн 4 булангийн цэгийг ашиглан байр зүйн холболт хийх арга сурна. За топо зураг гэж юу хийж байгаа талаар бол хамгийн ихний лабораторийн хичээлдэр Алтан сүх багш нь та бүхэнд тайлбарлаж өгсөн баха. За эхлээд бүгдээрээ ArcMap програмаа нээж ажиллуулна. За альва нэг ArcGIS програм дээр байр зүйн холболт газрын зурагтай холбоотой үйлдэл хийх гэж байгаа бол эхлээд хэд хэдэн тохиргоонуудыг хийх шаардлагатай. За энэ layers гэд харагдаж байна те. За зарим хүүхдүүдийн компьютер дээр энд харагдаж байгаа table of contents буюу бидний одоо энэ талбар дээр гаргаж ирж байгаа зүйлс маань харагдах ёстой юм зэс байгаа. Энэ харагдахгүй байх юм бол энэ дээр байдаг шүү. За яа table of contents гэдэг. За өмнөх хичээлүүд дээр гарч ирсэн энэ каталог буюу меню хэсэг бас зарим дээр нь байхгүй ч магадгүй. Байхгүй юм бол энэ дээр каталог гэдээ байж байгаа шүү. За layers дээр очиж баруун товчоо дараа properties руу орно. За координат систем. За координат систем гэж юу вэ байдаг талаар лекц болон хамгийн ихний лабораторийн хичээл дээр та бүхэн ойлголт авсан байх гэж бодож байна. За Монгол орны хувьд бол өргөргийн уртрагийн 46-аас 48-49 градус хүртэл өргөргийн дагуу сунаж тогтсон байралтай байдаг тийм үү. За та бүхний одоо энэхүү лабораторийн туршид энэхүү хичээлийн лабораторийн туршид ажиллах зураг болохоор Улаанбаатар хотын хэмжээний зураг байна. За Улаанбаатар хот маань болохоор өөрөө өргөргийн 48 градус дээр очдог. За тэгэхээр өргөргийн 48 градусаа бид нэр сонгох ёстой гэсэн. Тэгэхээр энэ geographical coordinate system руу ороод world projected coordinate systems руу ороод UTM гэсэн хэсэг байгаа. VGS 1984 гэж ороод Northern Hemisphere буюу хойд өргөргийн хэсгийг сонгоод за эндээс 48 North гэсэн энэ хэсэг дээр дараад энэ add to favorites гэсэн товч байгаа. За би энийг өөрийнхөө одоо хамгийн түгээмэл ашигладаг координат систем гэж тааруулсан байгаа болохоор ерөөсөө энэ рүү орох тул нь favorites дотор хамгийн түрүүнд гарч ирдэг юм болгочихно гэсэн. За энийгээ сонгоод apply даа. Үүний дараа general хэсэг рүү ороод за энэ дээр display гэсэн хэсэг байна тийм үү. Units буюу нэгж гэсэн координатын системийн нэгжээ ямар төрлийн нэгжээр харах юм бэ гэж. За тэгэхээр бидний ашиглах нэгж бол градус, минут, секунд гэсэн дэгрээс минут, секунд гэснийг сонгоод окей даалаа. За тэгвэл өөрсдийнхөө энэ баруун доод буланг харах юм бол энд одоо координатын системийг заасан хэсэг гарч байна. За дараагаар нь биднэрт georeferencing буюу байр зүйн холболт хийх үйлдэл хэрэгтэй учраас түүнийгээ гаргахын тулд customize дээр дараа toolbars гэж байна. Үүн дээр энэ georeferencing гэдгийг чагтлаад өгч байна. Georeferencing-ийг чагтлаад өгөхөөр энд georeferencing гэсэн системийг дээр ороод ирнэ. За дараагаар нь каталог руу очоод за
хичээл дээр энэ Jazzтай холбоотой хичээл дээр өгж байгаа бүх материал, бүх юмнуудыг та нар өөрсдөө нэг компьютер дээр нэг шинэ фолдер нээгээд хадгалаад авчих хэрэгтэй. За одоо энд бид нэр ажиллах байгаа өөрийнхөө фолдерыг connect буюу холбоно гэсэн. Үүний тулд энэ connect to folder дээр дараад за чиний нөгөө холбох гээд байгаа фолдер чинь хаана байгаа гэдгээ зааж өгнө. Жишээлбэл би энд одоо Jazz lesson гэдэг өөртөө фолдер нээсэн байна те. Энийгээ сонгоод окей дарчих. Тэнгүүт энд Jazz lesson фолдер маань ороод ирнэ. За та нарт Google Drive-аар би ийм хоёр топоо зураг өгсөн байгаа. За энэ топоо зургийнхаа эхний топоо зурган дээр бүгдээрээ ажиллацгаая. Нэг ингээд татаад оруулаад байна. За энэ unknown spatial reference гэсэн анхааруулга гарч ирж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ топоо зураг маань ямар нэгэн байр зүйн холболт хийгдээгүй зураг байна гэсэн үг. За энийг окей гэж харж. За байр зүйн холболт хийгдээгүй зураг гэж юу яриад байгаа юм бэ гэхээр за энэ зурган дээрээс харах юм бол за Монгол орны одоо нэгийг харьцан 100 мянган масштабын байр зүйн зургийн планшетийн байрлал гэж юм тийм үү. Тэгэхээр одоо энд харагдаж байгаа нэг ийм жижиг дөрвөлжин зургийг нэг топоо зураг гэж юм те L4810 гэсэн дугаартай. За тэгвэл Монгол орн маань ийм маш олон жижиг топоо зургнуудад хуваагддаг байх нь. За тэгвэл саяны L4810 гэсэн дугаартай зураг маань болохоор энэ L48 хэсгийн 10 дугаартай зураг буюу одоо энд байна. Сайн ортуулаад харах юм бол L4810 за L4811 за энэ Улаанаар тэмдэглэгдсэн хэсэг болохоор Улаанбаатар хотын хэсэг. Тэгэхээр та нарт өмнө хэлжсэн Улаанбаатар хотын зурган дээр ажиллана гэсэн. Тэгэхээр Улаанбаатар хот маань L4810 болон 11 гэсэн топоо зургууд дээр багтдаг байх нэ. За одоо бидний хийх гэж байгаа байр зүйн холболт хийх гээд байгаа гэдэг үйлдэл маань ямар утгатай юм бэ гэхээр энд байгаа энэ L4810 гэсэн топоо зураг. Энийг чухам ямар байрлалыг заасан хаана байх ёстой зураг вэ гэдгийг бид нар байршлыг нь тохируулж өгнө гэсэн үг. Одоо эвлүүлдэг тоглоомор жишээ авч үзэх юм бол саяны дугаартай зургийг бид нар энэ L48 гэдэг дэвсгэрийн 10 дугаартай энэ нүдэнд тохируулж оруулах үйлдэлийг ерөнхийдөө байр зүйн холболт хийнэ гэж хэлээд байгаа. За тэгэхээр зураг гаргачлаа. За өнөөдрийн лабораториор болохоор 4 булангийн цэг буюу энэ 1 2 3 4 булангийн цэгүүдийг ашиглан байр зүйн холболт хийнэ. За энэ нэмэх хасах тэмдэгтээ товч нь болохоор ойртуулж холдуулах үүрэгтэй байна. За ойртуулаад харах юм бол энэ хэсэг маань за бидний мэдж байгаачлан дээрээс доошоо явж байгаа шулуун бол уртаргийн шулуун. За баруунаас зүүн тишээ хөндлөн явж байгаа шулуун бол өргөргийн шулуун байгаа тийм үү. За тэгэхээр бүх топоо зургнуудын дөрвөн булангийн ингэж солилцлыг нь тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр энэ дээрээс доошоо явж байгаа уртаргийн шулуун болон хөндлөн явж байгаа өргөргийн шулуун хоёрын огтлцлын яг энэ цэг нь бол координатын системийн 106 градус 30 минут тэг секунд 48 градус тэг минут тэг секунд гэсэн байрлалыг зааж авах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нь одоо энэ зургийн энэ булан нь энэ координатыг зааж байгаа шүү гэдгийг нь одоо самбар дээр бид нар зүүгээр цаас тогтоодогтой ижилхэн ингэж зааж өгнө гэсэн. За үүний тулд энэ дээр go to x y буюу бид нэр тодорхой байрлалыг зааж өгөх үүрэгтэй энэ цонхотууд нь. За longitude хэсэгт бол уртраг, latitude буюу өргөргийн хэсэгт өргөргийн градусыг бичнэ. За эхлээд 106 градус 48 минут гээд
x-y тэмдэгтэй add label point гэсэн товчийг дарснаар бид нэр илүү нарийн одоо минут секундтэй оруулах боломжтой. Тэгэхээр за энэ дээрээ 106 30. За энэ нь бол тэгдэг хэвээрээ байна. За дахиад add label point-а дарчихна. Үүнийхээ дараа одоо уртраг өргөргийн шулуунууд холбогдож байгаа хөтөлцлийн цэгийг рүүгээ ойртуулад өгч. За хөтөлцлийн цэгийг нь ойролцоогоор энэ хавьд байна гэж бодож байна тий. За бид нэр түрүүн toolbars-нууд дотроос georeferencing зэсээ болдуудад гаргаад ирсэн байгаа тийм үү. За үүнийхээ хамгийн ихэнд add control points гэсэн товч дээр дарснаар бидний курсорын нэмэх тэмдэгтэй болно. За одоо энэ сайтаар ажиллаж байгаад яг энэ хөтөлцлийн цэг дээрээ бүгдээрээ ингээд нэг дарахад ногоон өнгөтэй 1 гэсэн тэмдэг гарч ирж байна. За энэ дээр нэг цэгээ дарсан л бол маусныхаа зүүн товчийг бол өөр юм дээр дарахгүйгээр шууд явсаар агаад энэ хэсэг дээр очиод флаш дарлаа. Зүүн дүү дарахаар ингээ гараад. Ингээд нөгөө курсорныхоо нөгөө үзүүрийг за энэ гарч ирсэн ногоон бөөрөнхийг яг голд нь очиод дарна. Энэ цэг маань болохоор одоо дэлхийн одоо координатын систем 106 градус 30 минут 48 градус дэгтэй минут гэсэн цэг чинь энд байна шүү гэдгийг биднэрт болоод заагаад өгчлөө гэсэн. За энийг болохоор топо зургатайгаа холбоод ингээд нэг дарахаар энэ хоёр маань ингээд холбогдоод нөгөө ногоон байсан нэмэлт маань улаан өнгөтэй ингээд гараад ирж байна. За энэ явцдаа зураг ийш тийшээ хөдлөж явах явцдаа шинээр цэг дарахгүй тулд энэ pan буюу ингээд зураг хөдөлгөх товчлуур дээр гэлс дарж хэрэгтэй. За ингээд топо зурган дээр очиж баруун товчоо дараад zoom to layer дээр дарахаар зураг маань ингээд томороо гараад ирнэ гэсэн. За энэ мэтчлэнгээр одоо үлдсэн дөрвөн цэгийнхаа үлдсэн 3 цэг дээр нь холболтой юм. За дараагийнх нь энэ буланг гэж авч үзье. За энэ булан маань болохоор уртаргийн 107 градус, өргөргийн 48 градусын хөтөлцөл байх юм тийм үү. За тэгэхээр ойртуулж агаад саяныхтайгаа яг ижилхэн үйлдэл юм. Энийг энээсээ өмнө хэдүүлээ энэ координатаа тохируулах нь гарцсан байна. Энд чинь бол 107 градус тэгдэг минут 48 градус тэгдэг минут байгаа. За одоо контрол point-оо дарлаа. Флаш zoom дүү. Дахиад саяныхтай ижилхэн үйлчлүүлээ. Ингээд zoom to layer гээд буцаад гарч. За энэ хоёр холболтыг хийсний дараа сайн ажиглах юм бол топо зураг маань баг зэрэг далиж ирсэн байгааг та бүхэн харж байгаа. За далиж ийна буруу хийжлээ гэж ойлгохгүй байр зүй холболт хийгдсэн зураг маань угаасаа далих ёстой. Яагаад гэвэл Монгол орн маань өргөргийн хойд хэсэгт оршдог учраас одоо дэлхийн бөмбөрцгийн ийм гол экватороос хойш болоо уртах энэ хүн налуу хэсгийг хавтгай дээр буулгахаар мэдээж хазаалт үүсээд уртаргийн шулуунууд дээшээгээ өсөх тусмаа ингэж өмнөд хойд туул руу нарийсч ойртож очдгийг та нар мэдж байгаа. Яг тийм учраас энэ зураг маань ингэж далиж ирж байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Далижлаа гэж буруу хийчлээ гэж бодох ёсгүй гэсэн үг шүү дээ.